одоо миний бүр нэг харамсдаг хэвэл би нэг одоо нэгийн даванд одоо цэрэгч нэг залуу хөлтөг унжааш нэг удаа. Улсын баяр. За тэр бол згээд юу хөт бүр нэг дахиад нэг бүр ингээд энд нэг юм өвдсөн юм шиг байгаад идэв л. Бүр гол хасахтай байж байгаа тийм. Тийм нэгийн даван зүгээр ингээл цолоо ахиул гэж бодож ирсэн хүн. Тэгээ угаасаа нэг тэр жил чинь нөгөө бас л урд жил мэлүүд нэг заал мааланд угаасаа гайгүй байсан. Тэр жил чинь яадаг вүлээ дашныг дээр тэгж унаад хаа очроо хасагддаг ч дөрөв. Тэр чинь бүр дараагийнх нь болоогүй. Хоёр өөр жил. Тэгээд нөгөө барилдан мэдхүүн дээр очиод би яахгүй юу. Синжиг рүү гараа ихгүй. Тэр ингээд дөрөв рүү орчдээ. За. Тэгээд ороод одоо хүн Орос ингээд синжиг рүү гараа ихэд барилдан мэдгүй чааж зуларна би наашаа татсан штэ. Тэгээд игээ татсан чинь нөгөө барилдан мэдгүй үүд салахгүй. Тэгсэн чинь доогор гулаад орчихсон. Тэгээд унчаа босоод ирсэн чинь нөгөө хүмүүс шуугаал ингээл явчихсан. Тэгээ босоод ирээд яах учраа болохгүй хамгийн дөрөв тэгэл засвал дээр очиж би унцсан уу гэлдэг суу. Унчаал орж ирээл тэгэл шууд одоо яах вэ одоо тэнт одоо үүрээ яах. Тэгэл Батбогцаантай нэг доор тарсаж чи зүгээр байж байгаа л зүгээр дараад аваа штэ нэгийн даван тэгвүү тийм урам. Нэг ийм юм хийх гэсэн чи нөгөө барилд өмтгөө үүдсээ суулаад байл. Тэгэл би цүнхээ аваад шууд гардаг байхгүй ч юм. Тэгсэн чи нөгөө намайг гарч байгаа гэж хүмүүс мэдгүй. Алиа нэг зургаан дараа болж сайхан наадж байна. Нэг давтал гэж ойлгодог. Тий юу ярьж байгаа. Тэгсэн чи нөгөө залуу маань юу хоёрын давд өсгөө аварга амд иччих шүү дээ. Гэхдээ амд иччих шүү зүүн бүгний хоёр. Тэггүй хамгийн давталтаа давсан. Тэр цэрэгч юм зүгээр нэг залуу хөлөх. Тэгээ сүүл нэг дундгойхны нэг золголтод тэгсэн чи манай нэг аймаг арслаа. Харин би ингээд энэ ямд хүнтэй уулзвал энэ залуу таних уу гэдэг байна. Тэгэхээр таньдгүй хараад тэгсэн чи энэ нөгөө чамайг хайдаг залуу шүү дээ. Зүгээр юу? Тэгсэн чи юу хамгаалагч явчих чи дараа нэг таарсан. Хамгийн бүүдүүсэн нэгийн даванд халтаад өмчнө гэдэг чинь. Барилдаа яг үнэн хүчиг хийгээд хүний дарах юм ихэнд нүнцүүл яах вэ? Өөрөө өөртөө хийгээл.